Араби орнуудын нэг болох Йемен улсад эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Нийслэл Сана хотод жагсагчид ерөнхийлөгч Али Абдуллах Салег огцрохыг шаардсаар байгаамаа. Тэрээр халдлагад өртөж шархсан бөгөөд одоогоор Сауди Арабид эмчлүүлж байгаа юм. Сана хотод жагссан иргэд түүний талаар ийм бодолтой явна. Бид байгалийн хий болон газрын тосны дутагдалд ороод байна. Гэхдээ энэ бидний хувьсгалын шалтгаан биш ээ. Гудамжинд гарч жагсаж байгаа залуучууд нэг л зорилготой. Тэр нь юу вэ гэвэл энэ засгийн газрыг унгаах юм. Бид нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийнхэн энд ирж энд болж байгаа үйл явдлуудыг хараасаа гэж хүсэж байна. Бид 5 сар орчим хэдэн сая хүн ардчлалын төлөө тэмцэж байна. Дэлхий дахин үүнийг мэдэх ёстой. Энд хувьсгал явагдаж байна уу эсвэл эмх замбраагүй байдал уу гэдгийг. Үүнийг өөрчлөх ёстой. Нэм гарагт засгийн газрын гишүүн ерөнхийлөгч Салегийн бие төлөөлөгч Салег удахгүй эх орондоо ирж ард түмэнтэйгээ биеэрээ уулзнаа гэж мэдгдлээ. Йемений ард түмэн юуны өмнө ерөнхийлөгчийн бие ямар байгаа талаар мэдэх ёстой. Хоёрдугаарт нь гэвэл хэн энэ халдлагыг үйлдсэн болон ямар нам үүний ард байгаа, ямар зэвсэг хэрэгэлсэн, хэн үүний хариуцлагыг үүрэх вэ зэргийг бид олж тогтооно. Ерөнхийлөгч Салег 33 жил Йемен улсыг удирдах байгаа юм. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар хэдийгээр Салегийн биеийн байдал сайжирч байгаач эх орондоо болж байгаа эсэргүүцлийн жагсаалаас болж тийм ч хурдан Йеменд иргэн очихгүй юм байна. Харин Америкийн нэгдсэн улс болон түүний холбоотон Сауди Араб зэрэг улсууд энэ хугацаанд Салегийн байр суурь ганхаж эхэлсэн учраас Йеменд дараагийн засгийн газар байгуулах талаар ярилцахыг хичээж байна.